Тэгэхээр Эрдэнэс Монгол нэгдэл одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 6 байршилт ирэх үйлдвэр технологийн паркийн нэг стратегийн гол цэг бол бор өндрийн үйлдвэр технологийн парк. Тэгэхээр энд бол бор өндрийн эргэн тойронд 200 км 300 км-ийн радиус доторх ашигт малтмалын нөөц бол ариун. Одоо жонш, захиур, каолын нүүрс, төмөр, балчлуу гэх мэтлэн. Тэгэхээр эдгээр ашигт малтмалуудынхаа нөөц потенциал дээр тулгуурлаад дараагийн шатанд нь боловсруулдаг, 1-2 дугаар шатны боловсруулалтыг хийдэг, нэмэгдэх, шингээдэг ийм аж үйлдвэрийн төвийг бор өндөрт байгуулахаар бол шийдвэрлсэн байна. За энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдэл одоо холбогдох төслийн паркийн бэлтгэл ажлуудыг хийгээд ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө юмудаа боловсруулад за ингээд эхний ээлжинд энэ онд бас хэд хэдэн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. За энэ ажил өөрөө орон нутгийн, сумын, аймгийн хөгжилтэй нэгт уялдах шүү дээ. Хөгжлийн бодлоготой нэгт уялдах шүү дээ. За энэ одоо төсөл хэрэгжснээр бидний гол зорилго бол үйлдвэр барихын тулд л одоо үйлдвэр бариад байгаа юм биш. Үйлдвэр барьснараа тухайн орон нутгийн иргэдийн амьдралын чанарт яаж нөлөөлөх юм, эдийн засагт нь яаж эргээр нөлөөлөх юм, зөвхөн хүнд яаж эргээр нөлөөлөх юм бэ гэдэг дээр л гол төлөвлөгөө анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт энэ санамж хүчгийн одоо хүрээнд Хинтээ аймагтай бид он цагийн одоо үйлчлэлд ямар ажлуудыг хийх талаараа тохирж аль талаасаа юу хийх вэ? За хоёрдугаарт ямар үр өгөөжийг бид бодиттой оруулах юм. За хүний нөөц талаасаа орон нутгийн иргэдийг хідээс доошгүй өвд авч ажиллуулах юм. За мэрэгчлсэн боловсон хүчнийг яаж бид нар бэлтгэх юм? Орон нутгийн иргэдээ бид нар эргээд орон нутагт нь ажиллаулдаг байх энэ бодлогыг баримталж байна. За мөн одоо гаднаас шилжиж ирж байгаа одоо иргэдэд ямар бид нар бас хөнгөлөлтөө нөхцлүүдийг үзүүлэх юм. За орон нутгийн бизнес эрхлэгчдийг, орон нутгийн бизнесийн байгууллагуудыг энэ паркт орж ирэх юм бол яаж дэмжих юм? Гэх мэтлэн энэ зүйл заатуудыг тусгасан байна. За энэ нь бол цаашдаа бол гэрээний төвшөнд ингээд бодиттой хэрэгжилт болоод явна. Ер нь бол парк гэдэг бол өөрөө улс төр өөрөө энэ үйлдвэрүүдийг барих гэдэг байгаа юм биш. Ерөөсөө энэ гадаад байна уу, дотоод байна уу, орон нутгийн байна уу? Энэ хувийн хвшлийн байгууллагуудад энэ бизнесийн өргөн боломжийг олгосон платформ буюу тавцангал бэлдэж өгөх гэдэг байгаа энэ л агуулга юм. Тэр утгаараа яа харахгүй орон нутгатайгаа нийлж нэгдэж хамтдаа л энэ платформыг байгуулах нь бол бидний гол зорилго.